За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын өргөнгийн бирж болон Capital Markets Mongolia хамтран зохион байгуулдаг 2026 оны earnings call-ын дараагийн ээлж нэгэн дугаар эхлэх бэлэн болоод байна. За өнөөдрийн earnings call-оор болохоор бидэд Монголын өргөнгийн биржийн 2026 оны эхний хагас жилийн санхүү үр дүн цаашдын төлөвлөлтөд танилцсан. За энэхүү тайланг болохоор Монголын өргөнгийн биржийн гүйцэтгэх захирлын төр орлон гүйцэтгэгч мөнхөд захирал танилцуулахаар хүрэлцэн ирээд байна. За бид earnings call болохоор Монголын ерөнхий биржийн Facebook хуудас болон шууд хүлээн авах боломжтой. За үүнээс гадна олонгууд Zoom-ээр дотоод гадаадын мэргэжлийн шинжээчд бас оролцож байгаа. Тэгээд мөнхөд захирлаас үйл ажиллагаатай болон санхүүтэй холбоотой асуултыг асуух боломжтой байгаа. За арга хэмжээ маань олонгууд нийт 1 цаг орчим үргэлжилнэ. За эхлээд танилцуулга хийсний дараа асуулт хариулт явагдана. За тэгээд асуултыг асуух болохоор Zoom дээр оролцож байгаа оролцогчд маань Q&A хэсгээр асуултаа үлдээх. Эсвэл танилцуулга дуусны дараа raise hand товчийг дарж шууд асуух, шууд ярьж мөнхөд захирлаас асуух боломжтой байгаа. За мөн earnings call-аас өмнө ирсэн оролцогчдын асуултыг болон Facebook Live-аар шууд амжилтаар явж байгаа асуултуудыг асуух боломжтой байгаа. За ингээд 2026 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлбараа танилцуулна гэж мөнхөд захирлыг урьж байна. За юун төрийн дэлхийн мөндөд хувьцаа эзэмшигчдад хөрөнгө оруулагчид, за зах зээлийн оролцогчид, за манай Монголын өргөнгийн биржийн хувьцааг дагнан судалдаг хөрөнгө оруулалтын шинжээчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид Монголын өргөнгийн биржийн 26 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг та бүхэнд танилцуулах гэж байна. За 25 оны 4-р улирлаас эхлээд бид хөрөнгө оруулагчтай харилцах үйл ажиллагааны хүрээнд мэдээллийг цаг тухай бүрдэн хүргэх тайлагналын стандартыг мөрдөж ажиллах зорилгоор earnings call-ыг тогтмол хүргэж эхэлсэн. За ингээд хагас жилийн тайланг бол санхүүгийн үр дүн, зах зээлийн идэх, за цаашдаа бизнесийн өсөлтийг дэмжих чиглэлийн хүрээнд стратегийн ямар арга хэмжээнүүд авч ямар үр дүн гаргасан бэ гэдэг энэ 3 чиглэлийн хүрээнд та бүхэнд танилцуулах болно. За эхний хагас жилд бол арилжааны хэмжээ болон ашигт ажиллагаа бол мэдгэдэггүйц өссөн. Үүний зэрэгцээ бол бид энэ өсөлтийг нэг удаагийн шин чанартай байлгах гэхээс нь илүү нийт зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, за энэ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх замаар бүтээгдэхүүний төлөвчлөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад манай биржээр дамжуулан хөрөнгө оруулах болон хөрөнгө босгох хялбар болгох, түгээмэл болгох гэдэг талаас нь харж нэлээд хугацааны төгсөлтийн ажлуудын суурийг тавьсан юм хагас жил боллоо гэж харж байна. Тэгээд юуны дөрөв эхний хагас жилийн санхүүгийн болон арилжааны гол тоон үзүүлэлтүүдийг та бүхэнд танилцуулъя. Нийт бид 673 их найд төгрөгийн арилжаа хийсэн. Үүнээс бол уул уурхайн бүтээгдэхүүн 5.9 их найд, за хувьцаа 144 тэрбум төгрөг, за компани болон орон нутгийн бонд 474 тэрбум төгрөг, Сингапурын үндэсээс 137 тэрбум төгрөг, за өнгөөр баталгаажсан үндэсээс болон хөрөнгө оруулалтын сан нийлээд ойролцоогоор 70 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. За дараагийн утас руу шилжиж. За бүтээгдэхүүний сегмент тус бүрээр ангилж үзэх юм бол эхний хагас жилийн гол өсөлт бол бондын анхдах зах зээлээс харагдаж байгаа. Нийтдээ хагас жил бид бондын зах зээл дээр 350 тэрбум төгрөгийн анхдах зах зээлийн арилжаа хийсэн. За удаах нь бол хувьцааны 2 дахь зах зээлийн арилжаа нийтэх байгаа. Нийтдээ 140 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. За энэ маань өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 29.1% өсөлт үзүүлсэн буюу бидний хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн бас үр дүн маань бас тодорхой хэмжээнд эхний хагас жилээс илэрч гарч иж байна гэж дүгнж болно. За засгийн газрын дотоодын үндэс заас бол тогтмол
арилжаалагдаж байгаа. Эхний хагас жилд мэдээ 125.9 тэрбум буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол 67%-аар бол арилжааны идэх нэмэгдсэн. За бондын 2 дахь зах зээлийн идэх бол 112 тэрбум буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөн одоо 50% нэмэгдсэн байгаа. За хөрөнгөөр баталгаажсан үнцаас болон хөрөнгө оруулалтын сангийн 2 дахь зах зээлийн арилжаа ялангуй буурсан ийм үзүүлэлттэй харагдаж байгаа. За уулуурхан бүтээгдэхүүний арилжааг харах юм бол бид эхний хагас жилд нүүрсний арилжааг бол нийт 14.6 сая тонн бодит тоо хэмжээтэй 4.8 их найдвар төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн. За энэ маань бол одоо гол үндсэн үйл ажиллагааны орлогын одоо гол хөдөлгүүр нь буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол одоо 400 дахин илүү өссөн ийм одоо үр дүн гарсан. За төмрийн өдрийн баяжмлын арилжаа бол нийт бие хэмжээгээр 3.1 сая тонн буюу 688.9 тэрбум төгрөгийн арилжааг зохион байгуулсан. За зэсийн арилжаа бол 40 мянган тонн хүрч 409 тэрбум. За жонш бол эхний хагас жилд бол арилжаалагдаагүй ийм үр дүнтэй гарсан. За Монголын хөрөнгийн биржийн хувьд бол эхний хагас жилийн үр дүнгээр хувьцааны үн маань бол өмнөх оны мөн үеэс харьцуулахад 102 төгрөг буюу 38.75%-аар өсөж байгаа. Хөрөнгө оруулагчдын үн цэнийг бол нэлээд өсгсөн. За нийт 19.4 сая ширхэг хувьцаа 5.9 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаалагдсан. 25 оны 2 дугаар хагасын байдлаар бид 9600 хувьцаа эзэмшигчтэй байсан бол энэ оны 2 дугаар хагаст 12,550 одоо хувьцаа эзэмшигчтэй болсон буюу 30% хувьцаа эзэмшигчдийн маань одоо суурь бааз тэлснэ. Одоо манай одоо хувьцаа сонирхож сонгож хөрөнгө оруулж байгаа хувьцаа эзэмшигчдийн тоо нэлийн нэмэгдэж байгаа гэж харагдаж байгаа. За хувьцаа эзэмшлийн бүтцийн хувьд бол Монгол Улсын засгийн газар 66% эзэмшиж байгаа. За олон нийт бол 34% эзэмшсэн хэвээр байгаа. За голлох одоо хувьцааны гүйцэтгэлийн үр дүнтэй танилцуулах юм бол PE буюу үн ашигын харьцаа 301 дахин. За тэгэхээр энэ маань бол хагас жилийн тайлбар учраас бид трейлинг сүүлийн 12 сарын одоо ашигын үзүүлэлтээр тооцож гаргасан байгаа гэдгийг тодорхойлж хэлэх нь зүйтэй байх. За үн одоо балансын үнэлгээний харьцаа бол 132 дахин. За өөрийн хөрөнгийн өгөөж бол 45.55%. За активын өгөөж бол 3.1% гэсэн ийм үзүүлэлттэй байгаа. За хувьцааны ханш бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 102 төгрөгөөр өсч 38.7% өсөлт хийсэн гэдгийг бол түрүүнд хэлсэн байгаа. За орлого зардал цэвэр ашигын хувьд бол 2 дугаар удирлын байдлаар нийт орлого 30.81 тэрбум төгрөг. За үүнээс үйл ажиллагааны үндсэн үйл ажиллагааны орлого буюу шимтгэл, арилжааны шимтгэл, за бүртгэлийн хураамж, бусад мэдээлэл дата боловсруулж борлуулах үйлчилгээнээс бид 7.6 тэрбум төгрөгийн ашиг олсон. За гүүгийн орлого бол 23.17 тэрбум төгрөг. За үндсэн үйл ажиллагаатай холбоотой зардал бол 3.3 тэрбум төгрөг. За урсгал зардал 742 сая төгрөг. Мэдээлэл технологийн зардал 938 сая төгрөг. За үйл ажиллагааг дэмжих зардал 115 сая төгрөг. За үйл ажиллагааны бусад зардал дээр бол 151 сая төгрөг. За ингээд одоо орлогын татвар хагас жилийн байдлаар бид 2.5 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төлөвлөснээр за татврын дараах цэвэр ашиг маань 22.9 тэрбум төгрөг болж төгрөгийн үр дүнтэй гарсан байна. За өмнөх оны хагас жилтэй харьцуулбал өмнөх оны хагас жилээр бид 12 тэрбум төгрөгийн цэвэр ашигын үр дүнтэй гарч ирсэн бол энэ жил 95 орчимгоор өссөн нэлээд одоо өндөр өсөлтийг одоо хөрөнгө оруулагчдад үзүүлсэн хагас жил боллоо гэж харж байна. За тэгээд энэ бол мэдээж одоо энэ оны одоо арилжааны итэх
нэлээд өндөр байсантай холбоотой. За дээрэс нь бас одоо менежментийн багийн зүгээс бас тодорхой хэмжээний хөрвөх чадваруудыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, за иргэдлүү чиглэсэн хөрөнгө оруулагчлуу чиглэсэн идэвхжүүлэх арга хэмжээнүүд авсны үр дүнд бас тодорхой хэмжээнд бас нэлээд өндөр өсөлтийг үзүүлсэн гэж бас төлөвлөгөөний зүгээс харж байгаа. За 2026 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн ажлуудыг ярих юм бол за хөрвөх чадвар бол зах зээлийн чанарыг хэмжих одоо гол үзүүлэлт. За иймээс үед одоо зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор журмын шинжилгээг хийсэн. За үүний дүнд бол нэлээд тодорхой үр дүнгууд гарсан. Одоогийн байдлаар бол голомт капитал, тэнгэр капитал, инвестор капитал, за мөн Филип капитал гэсэн тэр дөрвөн компаниудтай бол хамтын ажиллагааны гэрэг хийгээд тодорхой үндэс асуудал бол зах зээл үүсгээд эхэлсэн байгаа. За тухайлбал голомт капиталын хувьд бол Монос хүнс хувьцаат компани дээр өнгөрсөн 6-7 дугаар сард тогтмол зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг явуулсан. За мөн одоо эх саруудад бид бас Apex Capital, BDSEC, DDB Securities, Townboat Capital зэрэг компаниудтай хамтарч бас хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангуудын гаргаж байгаа бас энэ бүтээгдэхүүнүүд дээр бас зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг явуулах ийм зорилгыг харж байгаа. За энэ дээр одоо үр дүнгээ хэрхэн хэмжих вэ гэж бид арилжааны шимтгэлээс гадна одоо шууд бас нэг одоо арилжааны зардал байдаг. Энэ бол үнцаасны авах зарах ханшийн спред буюу ханшийн зүрх. Тэгэхээр дунджаар бол манай топер индекс дээр бол энэ авах зарах ханшийн зүрх бол 3 орчим хувьтай байдаг. Тэгэхээр хувьцааг одоо тухайн өдрөө аваад зарах хооронд бол 3% одоо зүрх гардаг. Тэгэхээр арилжааны идэвх нэмэгдэж хөрвөх чадвар нэмэгдээд энэ зах зээл маань одоо efficient буюу үр бүтээлтэй ажиллаж эхлэх нэг үзүүлэлт нь бол энэ авах зарах ханшийн зүрх нарийсах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ дээр зах зээл үүсгэгчийн үр нөлөө ямар байдгүй гэдгийг бол одоо бодит том мэдээлэлээс харж байна. Монс хүнс хувьцаат компани авах зарах ханшийн спред бол зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа явж эхлэхээс өмнө дунджаар эхний 6 сарын байдлаар 1% орчим байсан бол голомт капитал компани, Монс хүнс хувьцаат компани хувьцаанд зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа тогтмол явуулж эхэлснээр авах зарах ханшийн спред нь 0.56% буюу нийт одоо тэг 46 нэгж буурж энэ спред маань нарийсан юм үзэгдэл байгаа. Тэгэхээр энийг бид одоо цаашдаа энэ зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр бас энэ одоо хэмжээсээр хэмжүүрээр тайлагнаж бас энэ үр дүнгээ энэ хөтөлбөрийн бас үр дүнг бас харуулж тогтмол тайлагнаж явна. За тэгэхээр одоо хөрөнгө оруулагчид маань зөвхөн арилжааны шимтгэлээс гадна даалж шууд тусаар бас энэ авах зарах ханшийн зүрхэн дээрээс бас нэлээх зардал гаргадаг шүү гэдгийг бас та бүхэн маань бас мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ зардлыг бууруулах чиглэлд бол маш үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж харж байгаа. За хоёрдугаар бол мэдээж шорт арилжааны болон үнцаас зэглэх зээлдүүлэх журмын төслийг олон улсын цалчинд нийцүүлэн бид боловсруулаад санхүүгийн зохицуулахороо болон мэргэжлийн оролцогч байгууллагуудаас санал зөвлөмжийг нь тусгасан. За энэ журмыг бол 8 дугаар сард болох одоо төлөөлөлтөх зөвлөлийн хурлаараа бид хэлэлцүүлээд батлуулаад за тэгээд одоо журмын дагуу санхүүгийн зохицуулах орноос батламжлуулсны үндсэн дээр энэ оны одоо 2 дугаар хагастай багтааж энэ шорт арилжааны туршлагын арилжааг бол хийж эхлэн гэдэг ийм хүлээлттэй байгаа. Тэгээд бидний зорилго бол одоо арилжааны хөрвөх чадвар эргэлтийг өсгөхөд одоо энэ хоёр талд үн дасалтгүй үүсдэг байх. За ингээд хөрөнгө оруулагч маань бол хүссэн одоо үнцаасандаа хөрөнгө шуурхаа оруулаад тэндээсээ хүссэн үедээ гарч чаддаг байх. Энэ нөхцөлийг л одоо бүрдүүлэх чиглэлээр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. За тэгээд хөрвөх чадварыг нэмэгдүүлэх дараагийн нэг тулгуур ажил маань бол энэ шинэ индексүүдийг бий болгож шинэ одоо ETF-ийн бүтээгдэхүүнүүдийг бас хөгжүүлж байгаа. За энэ талаар бол бид бас тогтмол мэдээлж байгаа. Энэ дараагийн слайдыг шилжүүлээд явах. За тэгэхээр индекс суурилсан бүтээгдэхүүн маань бол ялангуяа
энэ жижиглэнгийн хөрөнгө оруулагч энэ иргэдэд бол бага хөрөнгө оруулалттай бага үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтаар эрсдэл нь одоо талхаан байрсан багцын портфолио хөрөнгө оруулалт хийх тогтмол одоо өрнөдлөлийн одоо зорилгоор хөрөнгө оруулалт хийх ийм боломжийг бий болгодог маш том давуу талтай бүтээгдэхүүн байдаг. За мөн гадаадын портфолио хөрөнгө оруулагчид бас Монгол улсын эдийн засгийн өсөлтийг харуулсан иймэрхүү багцын бүтээгдэхүүнүүд байвал хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахад их амар хялбар байдаг. Тэгэхээр өнөөдрийн хүртэл бол манай топ 20 индекс дээр бол ямар нэгэн байдлаар ETF гараагүй байсан. За энэ оны эхний хагаст бол бид алтан дээр суурилсан Gold Trust гэж нэг ETF-ийг гаргасан. За мөн 5 дугаар сараас эхлээд Future Tech Innovation гэж энэ индексийг бид дагаж эхэлсэн. За хагасчлалын байдлаар бол гүйцэтгэл нь сар гарангийн хугацаанд бол 6% өсөлт хийсэн ийм үр дүнтэй гарсан ETF. Одоо энэ 8 сартаа багтаагаад энэ Future Tech Innovation индекс дээр суурилсан биелжээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан буюу ETF-ийг энэ BGM санхүүгийн зохицуулах хорооны тусгай бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компани гаргахаар одоо ихний анх дахь зах зээлийн арилжааг тусгай сая наадмын дараагийн 7 хоногт бол санхүүгийн зохицуулах хорооноос гарсан. За бидний авсан мэдээлэлээр бол 8 сарын 2 дахь 7 хоногт багтааж энэ ETF-ийг олон нийтэд 2 дахь зах зээлийн арилжааг нээх ийм хүлээлттэй байгааг шаардж байгаа. Тэгэхээр эхний хагасчлалтаа багтааж бол янзтай 2 индекс суурилсан багцын бүтээгдэхүүнүүдийг гаргалаа. За 2 дугаар хагастай бол бид топ 20 индекс суурилсан нэг ETF мөн бондын индекс суурилсан ETF-ийн тусгай шийдлийг аваад за 27 оны 1-р бүлэгт багтааж бол арилжааг нь олон нийтэд гаргахаар төлөвлөж байгаа. За мөн 27 оны эхний хагаст бол ногдлол шин индексийн ETF-ийг гаргах за өндөр суурилсан одоо хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэх боломжтой индексийг Монголын хөрөнгөний биржийн зүгээс бас хөрөнгө оруулалтын менежментийн компаниудтай хамтарч гаргах ийм зорилгыг тавиад явж байгаа. Ялангуяа дотоодын үнд цаасуудыг багцлсан ийм эдгээр бүтээгдэхүүнүүд нь одоо нэг компанийн эрсдлийг багц болгон тараах жижиг хөрөнгө оруулагчдад бол төрөлцсөн хөрөнгө оруулалт их ийм боломжийг бий болгох. За өшөөж ажиллах одоо институцийн хөрөнгө оруулагчдыг одоо манай зах зээл рүү татах ийм одоо маш олон давуу талуудыг бий болгоно гэж одоо хөрөнгөний биржийн зүгээс харж байгаа. За мөн бид одоо энэ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, за өргөх чадварыг нэмэгдүүлэх энэ үйл ажиллагаанаас гадна бас гадаад дотоодын хамтын ажиллагаануудыг нэлээд хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан. За эдгээрээс одоо дурдах юм бол бид нэгдүгээр одоо Люксембургийн хөрөнгөний бирж болон Люксембургийн ногоон биржтэй ногоон доктортой санхүүжилтийн бүтээгдэхүүн давхар бүртгэл олон улсын хөрөнгө оруулагчдад одоо хүргэх сувгийг тэлэх энэ дэд үтцийн тал дээр нь зохицуул за энэ хүний нөөцийн чадварчул сургалтуудыг хамтран зохион байгуулах чиглэлээр ажиллахаар бас тохиролцсон. За мөн энэ Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг одоо хангах дээр бас мэргэжлийн байгууллагын зүгээс энэ арга зүйн дэмжлэг үзүүлэх за мөн нийт одоо хөрөнгө оруулагчдаа энэ талаар мэдээлэл сургалтуудыг өгөх чиглэлээр бас хамтын ажиллагааны санамж жижиг зурсан. За Philip Capital Group компанитай бас бүтээгдэхүүнүүдийн төлөвлөлт, за өргөх чадварыг нэмэгдүүлэх, маркет мейкерыг бүртгэх, за олон улсын бас энэ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр одоо хэд хэдэн чиглэлээр бас хамтарч ажиллах талаар бас санамж жижиг зурсан. За мөн биржийн зүгээс бас энэ Аз номхон талаа хөрөнгөний биржүүдийн холбооны ерөнхий ассамблеийн оролд оролцож бас энэ бүс нутгийн нөөцлөгчийн зах зээлийн экосистемийг бас хөгжүүлэх талаар хэд хэдэн ажлуудыг бас санаачилж ажил хэрэг болгоод ингээд явж байгаа. Гэхдээ бол энэ хамтын ажиллагаа бол зөвхөн санамж бичиг зураад зогсохгүй. За энэ дээр үндэслээд бас тодорхой төлөвлөгөөтэй ажлуудыг бид чатараатай хэрэгжүүлээд энэ 20-ын одоо удирдлуудад 26-27 онд дамнуулаад тодорхой үр дүнгуудыг бас гаргана гэдэг юм үлээлттэй байгаа. За дараагийн слайд. За мэдээж зах зээлийг дэлхийн тулд бид бас хөрөнгө оруулагч болон одоо
ирээдүйн цаас гаргагчдыг бэлтгэх за энэ сургалт олон нийтлүү чиглэсэн үйл ажиллагаануудыг бол тогтмол хийх шаардлагатай. За энэ ажлын хүрээнд бас 26 оны бизнес төлөвлөгөөнд багтсан хөрөнгөний зах зээл ба 1072 хувьцаа нээлттэй удирдлагыг бид бас 6 аймгийн төвүүдэд зохион байгууллаа. Нийтдээ 1610 гаруй иргэнтэй сургалтад бас хамрагдсан байна. За батлан хамгаалах салбарын 500 орчим албаа агчдад бас сургалт хийсэн. За хөрөнгө оруулалт худалдааны газартай хамтран олон нийтээс санхүүжилт татах сонирхолтой 40 орчим аж ахуйн нэгжүүдэд бас мэдээлэл өгч хамтарч ажилласан байна. За хөрөнгө оруулалт уул уурхай болон импортын нүүрсний олон улсын арга хэмжээнд Монголын уул уурхай бүтээгдэхүүний биелжих зүүн зохицуултыг танилцуулж Монгол Хятадын нүүрсний худалдааны чуулгуудаар бас 260 гаруй салбарын төлөөлөгчтэй юм арга хэмжээнүүдэд бас зах зээлийнхаа чиг хандлагыг танилцуулж олон улсын оролцоогчдод бас өөрсдийнхөө үйл ажиллагаа бизнесийг бас танилцуулсан байна. Тэгээд эдгээр ажлууд нь бол тогтмол шинж чанартай ажлууд байгаа. Хөрөнгө оруулагчдыг бас идэвхжүүлэх, за эдгээр ажлуудыг зохион байгуулснараа бас магадгүй одоо манай Монголын хөрөнгөний биелжийн хувьцаа эзэмшигчдийн тоо 9500-аас 12530 орчим нэмэгдсэн гэх мэт ийм эерэг үр дүнгууд бас гарч болов гэж бид бас харж байна. За эхний хагас жилд бас Монголын хөрөнгөний биелжийн зүгээс олон нийтэд хөрөнгө оруулагчдаа за бусад мэргэжлийн болон үнцаас гаргагч байгууллагуудаа одоо санал болгосон нэг томоохон ажлуудын маань нэг бол бүртгэлтэй компани болон бусад үнцаас гаргагчдын мэдээллийг захимаар хүлээн авч боловсруулах олон нийтэд түгээх зорилготой Open MSC CGM гэдэг нэгдсэн мэдээллийн сангийн маань ажил байгаа. За систем маань бол энэ захин тайлгнал бодит цагийн одоо баталгаажуулалт, индексжүүлэлт, за энэ өмнө ханшид нөлөөлөхүйц энэ одоо corporate action-ууд болон энэ мэдээллүүдийг энэ хөрөнгө оруулагчдын ил тод цаг алдалгүй хүргэж авах ийм үүрэгтэй. Тэгээд эхний одоо 2 дугаар сарын 10-ны байдлаар бол энэ 25 оны хувьцаат компаниудын 25 оны үр дүнгийг бол бид сангийн яамны одоо энэ баланс системээс автоматар татаж цаг алдалгүй бас хөрөнгө оруулагчдаа хүргэсэн. За мөн одоо энэ засаглалын тайлгналын үнэлгээг бас одоо ингээд нэмж оруулаад тодорхой функцүүдийг энэ одоо нэгдсэн мэдээллийн сандаа бас нэмээд явж байгаа. За одоо дараагийн шатанд бол бид энэ интерфейс буюу харагдах байдал энэ хэрэглэгч талаас хэрэглэхэд илүү хялбар болох талаас нь бас анхаарч сайжруулалтуудыг хийгээд явж байгаа. Тэгээ бидний гол зорилго бол одоо энэ тайлан байршуулдаг нэг юм архивын одоо веб хуудас биш одоо хөрөнгө оруулагчдын шинжээчдэд судалгаа шинжилгээ хийж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад илүү төхөм одоо юм ихтгэл үнэмшил даах үс ийм одоо дэд бүтцийг бий болгох ийм л одоо гол зорилготой энэ системийг хөгжүүлж байгаамаа. За ингээд эхний хагас жилийн үр дүн болон одоо дараагийн шатны зорилттой ажлуудын дүн бол танилцууллаа. Зүгээр одоо дүгнээд хэлэхэд нэгдүгээрт бол нийт арилжааны идэх маань бол 6.7 их 80 төгрөг төрж цэвэр ашиг маань 22.9 тэрбум төгрөг төрсэн. Санхүүгийн хувьд бол нэлээд өндөр гүйцэтгэлтэй хагас жил боллоо. За хоёрдугаарт бол энэ өсөлтийн гол их үүсвэр маань бол мэдээж уул уурхай бүтээгдэхүүний арилжааны идэх нэмэгдсэн. За дээрэс нь хөрөнгөний зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тусгай хөтөлбөрийн маань бол үр дүн бас эхнээсээ гарч эхэлж байна. За 3-дугаарт бол мэдээж энэ зах зээл үүсгэгч шорт арилжаа ETF зэрэг энэ ирээдүйд хөгжүүлэх замын одоо зураглалыг бидэд маань тодорхойлоод үүнийхээ давуу тодорхой арга хэмжээнүүд авч байгаа маань хувьцааны өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад одоо 30% бол өссөн одоо хүлээлтийг бий болгож байна гэдэг ийм одоо гол дүр зургууд харагдаж байна. Цааш мэдээж тоон өсөлтөөс гаднаас бас жанрын өсөлтүүдийг бид бас хийж илүү хөрвөх чадвартай, илүү одоо төрөлцсөн бүтээгдэхүүний сонголттой, илүү олон хөрөнгө оруулагчтай ил тод байдлыг одоо илүү дараагийн стандартын шатанд гаргасан энэ зорилгоо одоо тууштай
хэрэгжүүлж ажиллана. Тэгээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд асуулт байвал бидний зүгээс хариулъя. Танилцуулга тавьсан мөнхөд захиралтай баярлалаа. Оролцогчдоос ирсэн асуултыг нэгээр нь асуугаад явъя гэж бодож байна. Тэгээд оролцож байгаа оролцогчд маань бас шууд асуулт хариултын хэсэгтэр боллоо. За Монголын өрөнгийн биржийн Facebook хуудасд явж байгаа лайв дээр коммент үлдээж асуултаа асуух боломжтой шүү гэдгийг дахин сануулж хэлэх гэсэн юм аа. За тэгээд эхний асуултаа асууя гэж бодож байна. За 2026 оны эхний хагас жилийн татварын дараах ашиг өмнөх оны үеэс 91 орчим хувиар өсөж 23 тэрбум хүрсэн байна. За энэ үүнд ямар голлох хүчин зүйл нөлөөсөн бэ гэж. Тэгэхээр яг танилцуулгын үеэр мөнхөд захирлаа бас нэлийн дэлгэрэнгүй тайлбарласан. Тэгэхээр түрүүний танилцуулгын үеэр дуртаагүй ч юм уу эсвэл энэ дээр та нэмж хэлэх тодруулга байгаа юу? Асуултан дээр. За ер нь түрүүн нэлээд дэлгэрэнгүй бүтээгдэхүүний сегмент төрөлжилтөөр нь бидэд бас өсөлтүүдэд хаанаас гарч ирсэн дээр нь бас нэлээд дэлгэрэнгүй танилцуулга хийцэндээ. Хамгийн гол нь бол 25 оны эхний хагас жилд уулуурхаан бүтээгдэхүүний арилжааны идэх нэлээд сул байсан. За үүнтэй харьцуулах юм бол 26 оны эхний хагас жилд уулуурхаан бүтээгдэхүүний арилжааны идэх маань нэлээд идэвхжсэн. За үүнд бол мэдээж энэ одоо олон улсад болж байгаа геополитикийн нөхцөл байдал нэлээд нөлөөлөд. За үүнээсээ үндэслээд манай одоо импортлогч байгууллагууд маань бол энэ түүхий эдийн нөөц бүрдүүлэх. За хоёрд нь энэ олон улсад болж байгаа нөхцөл байдлаас болж энэ жүмөчний болон нүүрсний төрлийн бүтээгдэхүүнүүдийн үн нэлээд өссөнтэй холбоотой арилжааны эргэлт бол нэлээд өндөр хувиар нэмэгдсэн. За эндээс бол орлогын одоо өсөлтийн гол одоо юу суурь нь бол эндээс тавигдсан гэж харж байна. За нөгөө талдаа үн цаасны зах зээлийн хувьд бол энэ бондын анхдах зах зээл нэлээд нөлөө үзүүллээ. Нийслэл болон орон нутгийн бондууд бол нэлээд өндөр үнийн дүнтэй эхний хагас жил гарсан. За мөн энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх энэ зорилтын хүрээнд бол хоёр дахь зах зээлийн арилжаа маань 29%-аар өссөн нь бол ашигт ажиллагаа нэлээд нөлөөсөн гэж харж байна. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор биржийн эрсдлээс 22 орчим хувиар өсөж 2.7 тэрбум төгрөг хүрсэн байна. За эрсдлийн сангийн хэмжээг нэмэгдүүлсэн ямар түвшинд ер нь барихаар төлөвлөж байгаа вэ? Тэгээд ер нь биржийн эрсдлийн сангийн гол зорилго нь юу вэ гэж асуусан. За биржийн эрсдлийн сангийн гол зорилго нь бол одоо нөгөө төлбөр тооцооны эрсдэл энэ брокерийн үйл ажиллагаатай холбоотой арилжааны төлбөр тооцооны эрсдэл үүссэн тохиолдолд бол тодорхой эрсдлийг энэ эрсдлийн сангаас хаах юм зохицуулттай сан. За санхүүгийн цэцлэх хорооноос баталсан журмын дагуу арилжааны нийт эргэлттэй уялдуулсан одоо томьёоллоор бодож энэ эрсдлийн санг байгуулдаг. За тэгээд арилжааны одоо эргэлт нэмэгдсэнтэй холбоотой эрсдлийн сангийн түвшин нэмэгдүүлэх юм одоо шийдвэр гаргаад яг л одоо журмынхаа дагуу нэмэгдүүлээ явж байгаа. Цаашд ч гэсэн одоо юу гэдэг манай үнцаасны арилжааны идэх нэмэгдээд өдрийн дундаж арилжааны үнийн дүн нэмэгдсэн тохиолдолд энэ эрсдлийн сан журмынхаа дагуугаас тодорхой хэмжээнд нэмэгдээд явна. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор за шорт арилжаа зах зээл дээр нэвтэрснээр ер нь зах зээл дээр гарах шууд
одоо нөлөө үр дагавар нь ямар хүлээлттэй байгаа вэ гэж асуусан байна. За ер нь өнөөдрийн хүртэл бид бол long position арилжаа буюу унтцаас хямдхан багт аваад үнэтэй багт нь зарах ийм одоо стратегтэй арилжааг бол өвлөнгө оруулагчид хийсээр ирсэн. За тэгэхээр нөгөө талдаа бол унтцаасны үн бол өсч буурч идэг ийм хөдөлгөөнтэй зах зээлээ. Тэгэхээр үнэтэй багт нь одоо энэ унтцаасыг зээлдүүлэх журмын дагуу зээлдэж аваад за үнэ буусна зээлдэж аваад худалдачаад одоо үнэ буусан тохиолдолд одоо тухайн унтцаасаа хямдхан худалдаж аваад энэ дундаас нь ашиг хийх буюу шорт арилжааны журам бол одоо тунхдахгүй батлагдах байна. Тэгэхээр одоо бидний хүлээлт бол мэдээж одоо юу гэдэг энэ лон болон шорт арилжааны стратеги бол аль аль нь одоо өндөр хөгжсөн зах зээлүүд дээр бол ижил эргэлттэй, ижил үнийн дүнтэй, ижил идэвхжлэлтэй арилжаалагддаг. Тэгэхээр энэ одоо хэрэгжээд эхлэх юм бол манай хөрвөх чадвар, манай арилжааны одоо тоо хэмжээ бол тодорхой хэмжээнд өснө гэдэг үлээлттэй байгаа. Гэхдээ журман дээр бол эхний одоо бид энэ зах зээл дээр анхлан нэвтрүүлж байгаа учраас хэн энэ шорт арилжаанд оролцож болох вэ? Ямар үнэт цааснууд дээр энэ шорт арилжааг хийж болох вэ гэдэг дээр бол зохицуултын одоо шаардлагуудыг тавиад үе шаттайгаар одоо нэвтрүүлэлтүүдийг хийн. Тэгэхээр мэдээж 27-28 онд бол айхтар огцсон одоо юу гэдэг нийт арилжааны тоо 50% өснө гэдэг тийм хүлээлт мэдээж байхгүй. За магадгүй одоо эхний жилүүдэд 10-аас 15% өсөлтөд энэ шорт арилжааг бий болгосноор нөлөөлөх болов. Цаашдаа бол мэдээж энэ энержийн эсвэл хөгжингүй зах зээлүүдийн түвшинд дундад түвшинд хүрээд одоо лон болон шорт позицуудын одоо энэ тоо хэмжээ бол ижил түвшинд хүрэх ёстой. Дараагийн асуулт нь болохоор цаашид CAPEX болон технологийн шинжил ялангуяа арилжаа клирингийн дэд бүтц рүү чиглэсэн ямар хөрөнгө оруулалтууд төлөвлөж байгаа вэ? Энэ дээр ямар ажлууд хийгдэх вэ гэсэн. За технологийн шинжилттэй холбоотой манайх олон нийтээс татан төлөвлөсөн их үүсвэрүүд бол тодорхой хэмжээний төсөв тавьсан байдаг. Нэг 650 орчим мянган Америк долларыг төлөвлөсөн. За үүнийхээ хүрээнд бол одоо энэ Лондонгийн хөрөнгийн биелж группийн санал болгодог Millennium IT системийн одоо энэ 2026 оны шинжилсэн хувилбарыг одоо системийг шинчлэх энэ дээр бол одоо хэлцээрийн шатанд ажил явж байгаа. За Монголын хөрөнгийн биелжийн хувьд бол арилжаа зохион байгуулага, за арилжаа болон энэ хяналтын системийг бол шинчлэх юм хэрэгцээ шаардлага бол байгаа. За яг төлбөр тооцоо, клиринг, за үнцаасны хадгаламжийн үйл ажиллагаа маань бол Монголын үнцаасны хадгаламжийн төв дээр байдаг. За манай төлөвлөсөн хадгаламжийн төв маань бас мөн одоо системийнхаа шинжилгээг хийх одоо судалгаа болон энэ хэлцээрийн ажлуудыг хийж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ оны 3 дугаар удирдлагаа багтаагаад хөрөнгийн биелжийн хувьд бол арилжаа болон хяналтын системийнхаа шинжилгээг эхлүүлэн за нэвтрүүлэлтийн ажил бол 27 онд бол дамнаад явах юм хүлээлттэй байгаа. Монголын хөрөнгийн бирж үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямар стратеги баримталж байна вэ? 2026 оны 2 дугаар хагас жилд зах зээлийг тэлэх мөнхөөгийн орлогоос хамаарлах бууруулах чиглэлээр ямар ажлуудыг гүйцэтгэх вэ? Тэгээ 2026 оны жилийн эцсийн орлогын хүлээлт ямар байгаа гэсэн.
За үндсэн үйл ажиллагаа нь маань бол арилжаа зохион байгуулах, арилжааны шимтгэл, за бүртгэлийн хураамж, за мэдээлэл боловсруулах, олон нийтэд худалдах гэсэн хэд хэдэн чиглэлээр бид бас үндсэн үйл ажиллагааны орлогыг бүрдүүлж байна. За хагас жилийн гүйцэтгэлээр бол 7 тэрбум гаруй төгрөг гэдэг бол бас чанархааргүй үзүүлэлт. За өнгөрсөн оны одоо жилийн эцсийн байдалтай харьцуулахад бол бараг 70 орчим хувийн гүйцэтгэлтэй хагас жилээр гарсан байгаа. Тэгэхээр энэ хичээлээр бид одоо 26 оноо одоо дуусгах гэдэг байдлаар явах юм бол үндсэн үйл ажиллагааны орлого маань бол зорилт төвчнөөсөө бол давж биелэх болов гэдэг байдалтай харж байна. За цаашдаа бол мэдээж одоо энэ уулуурхаан бүтээгдэхүүний арилжааны үйл ажиллагаатай холбоотой дэнчингийн их усүрээс хүүгийн орлогыг бол олж байгаа. Гэхдээ энэ маань бол одоо юу гэдэг манай үндсэн үйл ажиллагаатай холбоогүй магадгүй одоо банкуудын зах зээл дээр санал болгож байгаа хүүгийн ерөнхий түвшин буурах ч гэдэг юм, эсвэл зохицуулалтад ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсны үр дүнд одоо энэ орлого маань бол эрс буурах юм бэлтгэл бол эзэд байгаа. Ийм учраас одоо Монголын өргөдлийн биржийн удирдлагын зүгээс бол энэ үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх тал дээр бол үе шаттай ажлуудыг хийж байгаа. За хамгийн ихнийх нь бол энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр маань өөрөө арилжааны идэвхийг нэмэгдүүлэх үүгээрээ шимтгэлийн орлогыг бүрдүүлэх энэ бааз суурийг нэмэгдүүлэх ийм чиглэлтэй үйл ажиллагаа. Эхний хагасын байдлаар бид хэд статистик, арилжааны статистикийг харахад бол нийт одоо 5 захиалгын 1 нь биелдэг, 4 нь биелдэггүй. Нийт одоо нөгөө захиалгын сангийн гүйцэтгэлийн KPI маань 20% хүрэхгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Мэдээж зах зээл үүсгэгчдийг нэвтрүүлээд энэ идэвхтэй арилждаг топ 20 компани дээр өсөж ажиллаад одоо 30-40 компани дээр зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа тогтмол явах юм бол одоо өнөөдөр байгаа зах зээл маань 5 дахин том зах зээл байгаа юм байна. Энийг өшөөж хайсан томруулах юм боломж олцоо байгаа юм байна гэдэг нь бол бидэнд илэрхий ойлгомжтой болсон. Тэгэхээр энэ одоо зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлснээр шимтгэлийн орлого маань мэдээж нэмэгдэнэ. За мөн энэ индексийн бүтээгдэхүүнүүдийг бид хөгжүүлээд байгаа нь цаашдаа иргэдийн хуримтлалыг үнд цаасны хөрөнгөний зах зээлүүд татах маш том суурь болно. Энэ дээр бол бас шалтгаалтай ажлууд хийх нь бол дохтвортой одоо бусад хүчин зүйлээс харьцангуй хамаарал багтай ийм орлогын их усүрийг бий болгох зорилготой гэж ойлгож байна. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор гадаад хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэсэн. За үүнд ер нь гадны хөрөнгө оруулагч нар хэр Монгол хөрөнгийн бирж болон бүтээгдэхүүнүүдийг сонирхож байна вэ? За тэгэд хамтын ажиллагааны ер нь ямар боломжууд байгаа гэж харж байгаа. За Philip Capital компанитай бол бид хамтын ажиллагааны санамж бичиг зурсан. Philip Capital маань өөрөө Сингапурын зах зээл дээр нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Зүүн өмнөд Азийн зах зээлүүд дээр бас нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 60 орчим тэрбум Америк долларын одоо хөрөнгийг удирддаг ийм компани байгаа. За Philip Capital компанид хамгийн их нь бидний одоо хамтран хэрэгжүүлэх ажил маань бол энэ зах зээл үүсгэгчээр бүртгэх зээл үүсгэгчийн үйл ажиллагааг топ 20 индексийн компаниуд дээр явуулах гэдэг дээр. За ингээд мэдээж одоо хоёр дахь зах зээлийн идэвх нэмэгдээд хөрвөх чадвар сайжраад эхлэхээр энэ Philip Capital компани зүүн өмнөд Аз дахь харилцагчид маань манай зах зээл дээрээс одоо ингээд шууд хөрөнгө оруулалт хийх юм холболтыг үүсгэх. За мөн энэ топ 20 индекс дээр суурилсан биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын санг бид энэ оны 2 дугаар хагас боловсруулаад эх оны 1-р удирдлагаа багтааж арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ одоо сан маань бий болох юм бол Philip Capital гэлтгүү бусад одоо энэ фронтир зах зээл дээр хөрөнгө оруулах мандаттай хөрөнгө оруулалтын сангууд маань бас манай зах зээл дээр энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж exposure авахтай хөрөнгө оруулах ийм боломжуудыг нээн гэж харж байгаа. За Люксембургийн болон одоо Люксембургийн ногоон
биелжтэй бол Монголын зах зээл дээр байгаа дотнод орлогын бондын бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээл дээр гаргахад хамтарч ажиллах давхар бүртгэл хийх. За дээрээс нь ялангуяа ногоон доктортой санхүүжилтийн юм үнд цаасуудыг бүртгэх тал дээр бас энэ одоо чадвах нэмэгдүүлэх буюу сургалтын чиглэлээр хамтарч үйл ажиллагаа явуулъя гэдэг ийм агуулгатай хамтын ажиллагаануудыг хийсэн. За уулуурхаан бүтээгдэхүүн дээр бол бид энэ нүүрсний үүсмэл үнцаас буюу энэ нүүрсэн дээр юу фьючерсийн гэрээлцлийг хийх тал дээр энэ Далианы хөрөнгөний бэлчтэй хамтын ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажиллагаангаад энэ хамтын ажиллагаа эхлүүлээд ажиллаж байгаа гэж хэлж болно. За одоогийн байдлаар бол яг идэвхтэй энэ хэдэн хамтын ажиллагаануудад дуртахаар. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор за нэмэлт хувьцаа гаргах FPO-той холбоотой ямар нэгэн ажлууд хийгдэж байгаа юу? За ямар нэгэн шинжлэгдсэн хүлээлт мэдээлэл байгаа юу гэсэн байна энэ дээр. За 26 оны бизнес төлөвлөгөөг батлуулаад зорилттой түвшнийг ярьж байхад бол бид 25 оны 12 дугаар сард улсын их хурал дээр хилцүүлэгдсэн төрийн өмчийг олон нийтэд нээлттэй ил дод санал болгох үндсэн чиглэлийг хилцэх тухай асуудал дээр суурилж 26 оны бизнес төлөвлөгөөгөө батлуулсан. За энэ бизнес төлөвлөгөөний дагуу нийтдээ 18 компаниг 26-аас 28 онд одоо үе шаттайгаар олон нийтэд санал болгоно гэдэг төлөвлөгөө байсан. За бид үүнээс бол Төрийн банк болон Монголын хөрөнгөний бэлчдээр нэмэлт хувьцаа гаргах, за бусад 4-5 компани дээр бол IPO хийх гэдэг ийм зорилгыг 26 оныхон бизнес төлөвлөгөөнд тусгасан байсан. За энэ оны 4-5 дугаар сараас эхлээд ер нь Монгол Улсын засгийн газраас барьж байгаа бодлогын хувьд бол тодорхой чиглэлийн өөрчлөлт гарсан. За энэний одоо илэрхийлэлт нь бол сая энэ наадмын өмнө Монгол Улсын засгийн газар энэ Америкийн нэгдсэн улсын Franklin Templeton гэж хөрөнгө оруулалтын сангийн менежментийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг зурснаар зах зээлд бол одоо энэ чиглэл нь илэрсэн гэж харж болно. За ер нь агуулгын хувьд харахад бол эдгээр 18 компаниг тус бүрд нь IPO хийх замаар олон нийтэд санал болгохоос илүүтэйгээр ер нь энэ засаглалыг нь сайжруулах дээр илүү төвлөрөөд засаглал нь сайжраад бизнесийнх нь үнцэн нэмэгдснийхэн дараа нь бол олон нийтэд санал болгох нь зүйтэй. За олон нийтэд санал болгох аргачлалыг нь бол нэг нэгээр нь биш юм багцын бүтээгдэхүүн бол хөрөнгө оруулалтын сан дээр эдгээр компаниудын тодорхой хувьцааг төвлөрүүлээд энэ хөрөнгө оруулалтын сангийн бол ийм олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани хийж байхаар явах нь илүү зохимжтой юм байна. За саяхныг хүртэл одоо Узбекистан дээр бол энэ нэлээд амжилттай кейс гарсан. Тэгэхээр энэ одоо загварчлалаар явах нь зүйтэй юм байна гэдэг ийм чиг бол засгийн газар дээр гараад энэ чиглэлүүгээ явж байгаа. Тэгэхээр энэ нь бол өрнгийн бэлжийн бизнес төлөвлөгөөний хувьд бол тодорхой хэмжээнд бас нөлөөлнө. За энэ жил бол эх жилүүдэд ингээд дамнаад тодорхой IPO-нууд хийн гэжсэн бол энэ төрийн бэлжийн компаниуд маань бол нэгдсэн байдлаар хөрөнгө оруулалтын сан хэлбэртэй зохион байгуулагдаад энэ хөрөнгө оруулалтын сан Монголын хөрөнгөний бирж болон одоо гадаадын хөрөнгөний биржээр давхар бүртгэлтэй болох гэсэн ийм чиглэлээр явж байгаа. Тэгэхээр бидний одоо 25 оны жилийн эцсээр төлөвлөсний дагуу 26 онд энэ хөрөнгөний биржийн өөрийн нэмэлт хувьцаа гарах ажил маань бол хэлбэрийн хувьд арай өөр болоод хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр тухайн багцд орж явна гэдэг ийм үлэлттэй одоогийн байдлаар байна. Ойлголоо, баярлалаа. За оролцогчдын маань асуултууд нэлээд үр дүнтэй бас дэлгэрэнгүй хариулж өгч байгаа мөн гоцгорлолтой баярлалаа. Тэгээ сүүлийн 1-2 асуултыг аваад хэд earnings call өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр дараагийн асуулт нь болохоор туз болон удирдлагын зүгээс ногдол ашигын бодлогыг ер нь хэрхэн тодорхойлж байгаа гэсэн байна. Өмнө нь одоо нэг барьж ийсэн ногдол ашигын бодлого дээр ямар нэгэн өөрчлөлт байгаа юу? Энэ талаар асуусан байна.
За Монголын хөрөнгийн биржийн одоо 66% бол Монгол Улсын засгийн газар Монгол Улсын сангийн яамаар дамжуулж эзэмшиж байгаа. За энэ агуулгаар бол тодорхой бодлого чиглэл маань бол энэ төрийн өмчийн одоо бодлого чиглэлтэй нийцж явдаг. Тэр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлагдсан журмын дагуу бид бол жил болгоны цэвэр ашигын 50%-аас доошгүй дүнгээр бол ногдол ашигыг хуваалцаар илсэн. Сүүлийн одоо 2-3 жил яг энэ жишгээр явж байгаа. Өнөөдрийн байдлаар бол энэ ногдол ашигын бодлого ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй явж байгаа. За тэгвэл мэдээллийн чанартай хэлэхэд сая 7 сарын 1-ний байдлаар манай төлөөлөл удирдах зөвлөлд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон байгаа. Тэгэхээр одоо шинээр одоо бүрэлдэхүүн төлөөлөл удирдах зөвлөлийнхэн маань энэ дээр одоо ямар бодлого чиглэл баримтлах хариуны нэг бас тухайн бид бас мэдэгдээд явна. За өнөөдрийн байдлаар бол ногдол ашигын бодлого дээр бол аливаа өөрчлөлтгүй төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдээр барьж байгаа энэ журмын дагуу ногдол ашигыг дараагаар явж байгаа. За баярлалаа. За хамгийн сүүлийн асуулт нь ETF-тэй холбоотой за Монголын хөрөнгийн биржийн яг ашигт ажиллагаанд ерөнхийдөө ETF-ийн үйл ажиллагаа орж ирснээр хэрхэн нөлөөлөх вэ? За тэгэхэд зах зээл дээр түрүүн дурдсан нөлөөнүүдээс гадна ерөнхийдөө яг энэ мэргэжлийн хөрөнгө оруулагчид нарт бас багцандаа оруулаад гаднаас хөрөнгө оруулахад нөлөөтэй гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр бас яг тодорхой хүлээлтүүд байгаа юу? Ер нь энэ талаар одоо хэр ямар ажлууд хийгдсэн байгаа гэж асууж. Энэ ETF буюу вакцины бүтээгдэхүүнийг бид одоо ингэж хамгийн ихэнд хөгжүүлээд байгаа хэд хэдэн шалтгаан байна. За юун түрүүнд одоо иргэд жижиглэнгийн хувьцаа эзэмшигчдэд маш том даваа талтай. Яагаад тэгэхээр жишээ болгоод ингээд иргэн хөрөнгө оруулагч ингээд сая төгрөгөө бариад Монголын хөрөнгийн бирж дээр үнцаас нь хөрөнгө оруулъя гэдэг брокер дийлэнгийн компанид хандхаар өнөөдөр яаж ийм нөхөрийн бэлэн ETF бэлэн вакцины бүтээгдэхүүн байхгүй учраас тухайн брокерийн компани өөрсдөө хийсэн судалгаа шинжилгээнд дээр үндэслээд за нэг 3-аас 5 унцаасыг санал болгож байна. Нийтлэг дунджаа. Гэтэл одоо юу гэдгийг 3-аас 5 унцаас нь одоо хөрөнгө оруулалтаа байршуулна гэдэг маань өөрөө бол нэлээд эрсдэлтэй алхам. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг тодорхой хугацаа өнгөрөөд 3 жил 5 жилийн дараа илгээд харахад нөгөө 3 унцаасных нь нэг нь одоо санхүүгийн өндөрлөлттэй байдалд ороод үнцийг нь унцлаа гэхэд нийт портфолиогийнх нь нийт акцийнх нь одоо 20-30% нь алчигдах ийм эрсдэлтэй. Тэгэхээр иргэд ялангуяа ямар үнцаас нь хөрөнгө оруулах ёстой вэ гэхээр энэ нийтлэг одоо эдийн засгийн өсөлтөө төлөөлж байгаа 100, 150, 200 орчим үнцаасыг багцлсан ийм үнцаасны бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах юм бол эдгээр дотроос нь 1-2 нь тухайн одоо бизнес нь одоо санхүүгийн өндөрлөлттэй байдалд ороод үнц нь буурлаж гэсэн бусад 100 хэдэн компани ерөнхий одоо эдийн засгийн өсөлтөд дагаад өсөөд явцдаг ийм л одоо эрсдлийг дарахаан байршуулсан гэж яриад байгаа тийм хөрөнгө оруулалтанд хөрөнгө оруулах ийм одоо зүүн одоо ийм ба. Тэгээ ийм бүтээгдэхүүнийг л бид хөгжүүлж чинь иргэдийн хуримтлал хийгээд байгаа энэ их усүрийг хөрөнгөний зах зээл рүү татна гэж. Хоёрд сая наадмын өмнө хувийн тэтгэврийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсан. За энэ хууль маань бол одоо иргэд аж ахуй нэгжүүд сайн дурын үндсэн дээр тэтгэврийн хуримтлал үүсгээд энэ хуримтлалаас тодорхой хэмжээг нь бол хөрөнгөний зах зээл рүү одоо хөрөнгө оруулах ийм зорилготой. Тэгэхээр энэ тэтгэврийн хуримтлал маань өөрөө урт хугацаанд мөн одоо эрсдэл багтай эрсдлийг дарахаан байршуулсан ийм үнцаасанд оруулах ийм одоо загварчилтай байдаг. Гэтэл манай зах зээл дээр яг энэ бүтээгдэхүүн өнөөдрийн байдлаар байхгүй. Энэтэй бид бас уралдаж одоо энэ хууль хэрэгжиж эхлээд тодорхой хуримтлал бий болохоос өмнө энэ төрлийн одоо ETF буюу энэ бүтээгдэхүүнүүдийг
бэлтэж энэ одоо бодлож авах buy side нь бий болохоос урьдчилж энэ бүтээгдэхүүнүүдийг зааварчлаа гэж. Үнцаас манайд бол хангалттай. Монголын хөрөнгөний бэлтгэл өндөр байдлаар 162 ширхэг хувьцаа, за нэг 40 орчим одоо бонд, за тэгээд хөрөнгө оруулалтын сан мангатайгаа нийлүүлвэл ингээд 200 гаруй үнцаас арилжаал гэж байна. Тэгэхээр эдгээрийг багцлах одоо янз янзын стратегиуд байна. Тэгээд түрүүс топ индекс дээр нэг багц үүсгэе. За мөн тогтмол орлогын бүтээгдэхүүн бондууд дээр бас нэг багц үүсгэе. За тогтмол өгөөж өгдөг ногдлаа шиг тараадаг ийм компаниудаа багцлыг их мэтлэн ингээд янз янзээр гэдэг үнцаас өндөгийг багцлаад эрсдлийг дарахын байршуулж болж байгаа. За нөгөөдгөр гадаадын хөрөнгө оруулагчид 23 оноос хойш бид энэ frontier гэдэг энэ ангилд ороод явсан. Frontier гэдэг энэ ангилд орох гол зорилго маань юу юм бэ гэхээр ийм frontier буюу хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулах мандаттай ийм хөрөнгө оруулалтын сангуудыг л татъя гэж. Нөгөө сангууд нь манайхыг ингээд сонирхож байна. Тэгээд манай дээрээс одоо энэ ETF-үүдийг хайж байна. Тэгэхээр яг энэ дотоодын үнцаасуудыг батлсан ETF байхгүй учраас бид нар юм шууд сонголт буюу хувьцаан дээр судалгаа хийгээд хөрөнгө оруулах юм одоо боломж байдгүй. Итгэх цаг аавна. Тэгээд дээрээс нь одоо найдвартай англи хэлээр бэлтгэсэн хувьцааны судалгаа шинжилгээ байдгүй ч гэх юм уу тийм учраас ерөөсөө энэ багцын ETF-үүдийг л хүлээгээд байна. Тэгэхээр бид ямар ч сан 27 оны 1-р улирал гэхэд энэ ETF-үүдийг арилжаад эхлэх юм бол buy тал дээр нэлээд итгэж байна. Ингэснээр одоо юу гэдэг юм өнөөдөр байгаа энэ 10 цагаас 2 биелээд 8 биелдэггүй байна гэдэг асуудал манаас давхар шийдэгдээд байна. Тэгэхээр энэ buy талын буюу хөрөнгө оруулагч талын их усрууд нэлээд наашаа татагнаа. За ингээд нэгэн худалдан авагч нь бэлэн худалдан авагчийн их усрууд нэмэгдээд эхлэхээр манай зах зээл үнцаас гаргагчид хөрөнгө оруулалт босгож байгаа үнцаас гаргагч компаниудад бас давхар сонирхолтой болчихно. Тэгэхээр энэ маань бол нэг нь нөгөөгөө нөхдөг ингээд хамт явдаг ийм одоо үйл ажиллагаа шүү. Баярлалаа. За оролцогчдоос ирсэн асуулт маань ингээд энэ хүрээд дуусч байна. Тэгэхээр earnings call-ын үрээд өндөрлөе гэж бодож байна. За мөнхөө захиралтаа сая асуулт хариултын үеэр ч юм уу эсвэл танилцуулгын үеэр ерөөхдөө хэлж амжаагүй эсвэл хөрөнгө оруулагчдаа за сонсож байгаа оролцогчдоо хандаж хэлэх үг байвал хамгийн сүүлийн За баярлалаа. Тэгээд Монголын хөрөнгөний биржийн хагас жилийн одоо санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигчид, за шинжээчид, за хөрөнгө оруулагчдаа зориулж тайлгналаа. Тэгээд хамгийн гол нь бид энэ хагас жил бол энэ дунд хугацаанд хэрэгжүүлж байгаа энэ хөрөнгөний биржийн хөрөх чадварыг нэмэгдүүлэх, за энэ арилжааны өртөг зардлыг бууруулах энэ дунд хугацааны стратеги маань бол суурийг тавьсан ийм хагас жил боллоо гэж харж байна. Тэгээд эдгээр ажлуудаа бид одоо цаашид одоо тууштай хэрэгжүүлээд бас одоо бодлогын шийдвэрүүдэд гаргаад явах болно. Шинээр бүтээгдэхүүнүүдэд хөгжүүлнэ. За шинээр хөрөнгө оруулагчдыг одоо амар хялбар хөрөнгө оруулах, за хөрөнгө оруулалтаас гарах энэ боломжийг олгох тал дээр нь бол төвлөн ажиллах болно. Тэгээд хувьцаа эзэмшигчдийн маань тоогоос өнгөрсөн оны мөн хувьтай харьцуулахад 30%-аар нэмэгдсэн энэ үзүүлэлт бол бас Монголын хөрөнгөний биржийг бизнесийн хувьд, хөрөнгө оруулалтын хувьд одоо сонирхож байгаа иргэд хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна гэдэг нь бол маш одоо урам зориг өгсөн ийм одоо тоон үзүүлэлт байна. Тэгээд бидний ажлыг бас дэмждэг нийт хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид, за төлөөлөл удирдах зөвлөлийн нийт гишүүд, за энэ зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд та бүхэнд бас талархлаа илэрхийлье. Ингээд хөрөнгөний биржийн хамт олонны зүгээс бол энэ төлөвлөгөөнийхөө дагуу ажиллагаа гүйцэтгэхэд хаалж ажиллах болно гэдгийг одоо хэлээд энэ удаагийнхаа тайлбартай танилцуулгыг дуусгая та. Баярлалаа.